Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Бүгдээрээ их мэлтгийн тухай хичээлээ үргэлжлүүлцгээе. Өнөөдөр бүгдээрээ их мэлтэгээр унших, дадлага хийнэ. Та бүхэн тагаад уншаарай хүүхдүүдээ. За их мэлтэг гэж юу нь юу вэ? Их мэлтгийн үүсэл гэх зэрэг онлын зарим ойлголтуудыг хэдүүлээс эргэж санацгаая. За ихмэл бичиг нь үсэг бүрийг ихэн бичих дүрмээр ихэгдэн бичигдгээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох сэтгэлгээтэй салшгүй холбоотой юм тэг байдаг. Тэгэхээр монголчуудын ихмэл тгийг хэн зохиосон бэ гэдэг асуудал одоо хүртэл тодорхойгүй. Барагцаалбал одоо дөрвөлжин үсгийг зохион хэрэглэж байсны дараа өөрөөр хэлбэл Юан гүрний дунд үеэс буюу 14-р зууны тэргүүн хагас зохиогдсон бололтой гэсэн судлаачдын урдчилсан юм дүгнэлт байдаг. Тэгэхээр ихмэл тгийн онцлогийн хувьд бол үсгийг уран сайхны өндөр түвшинд боловсруулж, дүрс хэлбэрийг алдагдуулахгүйгээр үгийн утга хэлбэрийн үзмжийг сайтар үзүүлдэг ийм онцлогтой. За ихмэл тгийн зориулт болохоор тамга тэмдэг хос уян зэрэг бичиг номын зүйлд хэрэглэхээс гадна одоо гоёл чимэглэлийн зорилгоор их хэрэгэлдэг. За сүүлийн үед ялангуяа монгол хэл бичгийн сурахчдын хаяг ихмэл тэгээр байгаа. За та бүхэн ихмэл тгийн цагаан толгойг дэлгэцэн дээрээ бичлэгээ зогсоогоод үе бүрийн цагаан толгойг эндээс хараад бичиж болно. За ном сурахчгээс харъя гэвэл 9-р ангийн үндэсний бичгийн сурахчгийн хамгийн арын хавсралт хуудсуудад байдаг шүү хүүхдүүдээ. За та бүхэн ихмэл тгийн цагаан толгойгоо сэргээж сансны дараа тэр цагаан толгойг ашиглан дараах үсгийг ажиглаад уншаарай. За энэ үгийг та бүхэндээ одоо уншуулахын тулд үсэг бүрийг өөрөнгөөр тэмдэглэсэн байгааг хараарай хүүхдүүдээ. Эхэнд ордог а, им, ма буюу а, ма гэсэн адагт ордог ма одоо үе байна. Тэгээд нийлээд энэ бол ам гэсэн үг байна. За дараачих нь хараарай. Бо, ил. Бол гэдэг үг байна. Үндэсний чинь. За дараагийн үгнүүд. За та эднийг нөгөө уншихад илүү төхөн болох үүднээс үе, үсэг бүрийг өөр өөрөнгөөр бичээд хооронд нь холбосон байгааг таад маань ажиглаарай. За мэдээж юм үсгэр эхэлж ин гизхтэй байна тийм үү? За тэгээд урагшаа шүд дараа нь бас ил үсгтэй үг эхлэх нь байна. За тэгээд энэ үг маань малчин гэсэн үг байгаа. За малчин гэдэг үгний шилбэг яаж одоо бичиж вэ гэдгийг таад маань уншсан хараарай. За шилбэг бүр сүүлийн ингээ урдуур оруулж ирээд ингээ тэнцвэртэй байдлыг ингээ хатгалж гэж ихсэн байна. За дараагийн үг болохоор алав гэдэг үг байгаа. Эхэнд ордог а, ил, тэгээд ба гэсэн үг байгаа. За ба үеийн орхицыг бас хэрхэн одоо баын урдуур ингэж оруулж яг нэг одоо нөгөө одоо харьцаа байгаа шүү дээ. Хүнлэн харьцаанд ингэж оруулж вэ гэдгийг таад маань ажиглаарай. За мөн дараах зүр цэцэн үгийг ихмлэр бичсэн хэлбэртэй харьцуулаад уншаарай. Эхлээд тэгэхээр таад маань хойно байгаа энэ бичмэл тэг буюу хичээнгүү тгийг одоо дарж байгаа ч гэдэг юм уу те өөрсдөө сороод уншаад за бүр гарахгүй үгийг хардагч гэх юм уу ямар ч хэлсэн бүгдээрээ ингээ харьцуулаад уншвал бүгдээрээ ихмэл тгийн цагаан толгойгоо илүү сайн тогтоох байхаа. За мөн дараах зүр цэцэн үгийг ихмлэр бичсэн хэлбэртэй харьцуулан ажиглаарай. За хүсвэл та бүхэн бичлэгээ зогсоогоод дэвтэртээ дуурайн бичээрэй хүүхдүүдээ. За тэгээд өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэн ихмэл тгээ илүү сайн цээжлэн тогтоож унших дадлага хийгээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр иргэн уулзъя.